AA активтай, AG активтай хамтраад энэ хөдөлсөлийг хэрэгжүүллээ. Тэгээ гол онцлог нь бол одоо 100 багшийг багшаа сонгохдоо ялангуяа орон нутгийн болон аслагдмал Улаанбаатар хотын алсмал дүүрэгт байрлах сургуулиудын багш нарыг авчираад яг хиймэл оюун ухааны одоо суур ойлголтуудыг өгөөд мөн одоо 100 охтуудыг авчираад хиймэл оюун ухаан код бичих одоо бүх суур ойлголтуудыг заагаад эргээд энэ охтууд маань өөрсдөө одоо хиймэл оюун ухааныг ашигласан гоё бүтээгдэхүүн төслүүдийг гаргаж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн мандас онцлог байлаа. Тэгэхээр бидний хувьд бол хамгийн зөв арга барил юу гэхээр залуучуудаа сурах. Яаж зөв чиглэлд ашиглахын асуудал нь юу юм одоо этиктэй хиймэл оюуны этиктэй ашиглах, ёстой ашиглах тал руу нь одоо багаас нь цэгцтэй мэдлэгийг өгөх нь хамгийн зөв болох. Код бичих, програм ажиллах, одоо загвар хийх гэх мэтээр одоо маш олон зүйл суулж авсандаа өгөхөр их баярлж байгаа. Тэгээд энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байгаа, сахиужуулж байгаа Голомт банктай маш их баярлсан талархснаа илэрхийлье. Баярлалаа. Орчин үеийн хүүхдүүдийн дуртай утсан дээр нь түшиглээд хиймэл оюун ухаанаар яагаад өөрсдийнхөө багш нар ингээ ачааллаа бууруулах боломж байгаа юм байна гэдэг би мэдээд тэгээд энэ сургалтанд хамрагдсандаа маш их баяртай байна. Багш нар маань ингээд танхимд ирээд энэ өндөр өртөгтэй сургалтыг авах боломж бас хомс байгаа. Тэгээд энийг ингээд үнэлбэргүйгээр ингээд хичээлийнхаа цаг заваар ингээд байгаа газраас үл хамааран ингээд сургалтанд бүрэн хамрагдсандаа маш их баяртай байна. Хөтөлбөрт болохоор ингээд AI-г илүү их ингээд мэддэг болсон. Ингээд вебсайт ингээд дотор яг ямар кодууд яаж ажилладаг нь юу нь ойлгодог болсон. За тэгээд вебсайт хийдэг болсон. Орон нутаг сумын боловсролын ялгааууд маш их байгаа. Тэгээд энэ одоо цаг үед хиймэл оюун ухаанд давуулгааж байгаа энэ цаг үед одоо орон нутгаас ирсэн, сумаас ирсэн багш нар энэ цаг үед суралцаа сурч мэдснээр сумын хүүхдүүдтэй бас сургалтаа орох байгаа. Тэгээд энэ хугацаанд сурсан мэдсэн зүйл маань маш их системтэйгээр бидний мэдлэгийг олж авсан. Тэгээд сумын хүүхдүүдтэй илүү бид нараас хүрч ажиллах хүсэж зорилготой.